Pepsi Loyalty хөтөлбөр эхэллээ. Та бүгдийн доторх кодоо Feeds Point App-д өдөр бүртгүүлэн бүр дээр хүүлж шат ахих бүртээ илүү том, илүү супер билгүүдийн эзэн болоорой. Хөтөлбөрт Pepsi-гийн бүх бүтээгдэхүүн хамрагдана. Pepsi илүүд тэмүүл. За, нэгдүгээрт сүүлийн үед энэ стриминг платформудаар цацагдж буй драманууд үнэхээр өөдөх зав зай өгөхгүй байна уу те? Хичнээн үзүүл үзчихээр драманууд зэрэг цацагдаад байгаа одоо тоогоо алдлаа. Хоёрдугаарт та бидний сайн мэддэг Чон Эйн жүжигчин сүүлийн үед айгүй хөөрхөн зөрүүдэрээ үзэгчдийн хайрыг татаа тогтмол нэр хүнд нь өсөж байгаа жүжигч Хаяон энэ удаа Netflix-ийн оригинал цуврал дээр гол дүр тоглосон байгаамаа. Тэрнээс нь болоод Our Sticky Love drama нэлээд хүлээлттэй ч байсан үзээд эхэлсэн чинь хөөрхөн ч байгаа. За тэгээ өшөө олон юм нуршилгүй шууд бичлэг рүүгээ орцгоё. Лайка дараад энэхүү цуврал ямар санагдчихээн санагдсан сэтгэлээ үлдээгээрэй. Кинон дээр тэр ялангуяа драман дээр өстой янз янзын эргэлт сонирхолтой эсвэл инээдтэй ч хүү бүр төрөл төрлийн үйл явдлууд болдсон шүү дээ. Яг тэрэн шиг манай киноны гол дүр эмэгтэй нэг л өдөр имлэгт ой санамжаа алдсан байдалтайгаар сэрж байгаа нэ. Энэ маань өөрийнхөө нэр, нас, ажил, ойр тойрны хүмүүсгээ бүр санаж байгаа зүйл нэг ч байхгүй. Яг нэг тийм К-драман дээр л гардаг да. Тийм л зүйл болцсон байгаа. Кинон дээр хардаг ч гэлээ яг ингээ өөртөө тохиолдчихноо гэж төсөөлөөчгүй явсан баг. Өмнөх амьдралынхаа талаар бүр түү санахгүй байгаа байхгүй юу? Уг нь драман дээр чи ингээ имлэгт ой санамжаа алдцаа ингээл сэрэхэд хажууд нь нэг юм уйлзайн сууж идэггүй мүү? Эсвэл ядаж ээж аав ахыгч найзууд гэдэг хүмүүс нь сануулах гал хажууд нь янз бүр болоод байж идэв штэ. Тэгсэн манай хүн дээр хөөрхий байхгүй. Бүр эргэж ирж байгаа зөлбөн нохооч алга. Мань хүн чинь 2-7 хоногийн өмнө ухаан алдсан байдалтай олдоод эмнэлэгт хүргэгдээд ирсэн юм байна. Би хаана нилээн бэртэж гинтсэн нэг тийм осолд орсон юм уу гэмээл ирсэн байж. Тэгээ ячаад 10 хурууны үнэг нь аруулаа шалбарч түлэгдсэн болохоор хин гэдгийг тогтоох боломжгүй байсаар өнөөдрийг хүрсэн байна л та. Хурууны хэн байхгүй болохоор хин гэдгийг олж мэдэж чадахгүй. Тэгэл тэр чигтээ энэнгүүрээ байсаар байгаа нь. Олдсон газар нь олигтой CCTV-ч байхгүй. Цагдаа нар ч тэгэхээр тусалж чадахгүй байгаа юм байна өө хөрхис. Одоо ерөөсөө ой санамж ирээсэй гэж залбирхал үлдээд байгаа юм шүү. Хэрвээ ирэхгүй бол улсын асран хамгаалах газар ачигдал явах нь дээ. За ингээс та хин блэ? Би ч одоо юу хийдэг ямар хүн блэ гэж бодож гарлаа. Ямар тач царай зүс хөөхөн би хаа бол ярилдах юм байна. Тэгэхээр хүй барыг олонний танил эсвэл модель энтрийн биш үү гэж гайхаастай. Гэхдээ олонний танилаас бол аливчээ хүмүүс таньсан л байгаа штэ. Тэгэхээр биш л юм шиг байна. За ингээд энэ байдлаараа улсын асрах руу яадаг ч үсэн явахгүй л өстой байдгаараа үзэж гинэ. Толгоогоо зөхөөд ой санамжаа алдсан бол ахид зөхөөд үзэж гэж яах шиг татаа нөөр. Хэсэг ухаан алдаад яг байсан барин дээр ирж байгаа штэ. За тэгсэн гинт найз залуу гих хүн ирж байгаа сурагтай. Сонсоо шууд нус нулимс болол бөөм баяр. Тэгснээ бас гиз мэдээ гаргацсан. За ингээд ороод ирүүгээ баярлтал хажуугийн имигийн ачгүй. Ахаад ороод ирүү гэтэл ахлах юмч. Бүр баярлуулан гомдосоор байгаа л эцэст нэг юм орж ирлээ. Тэгсэн айгүй үс төсөө бэлтгэл хүлээгээд байсан чинь боксын бэлтгэлийн хувцастай л нэг багийн орж ирж чинь. Нүр ээж угаагаагүй сахлаач усаагүй. Хөөхий хараал шок. Арайч биш байлгүй тэгэл гэж дотроо залбираастай. За тэгсэн яалчгүй найз залууны юм гинэ. Мань хүн амар гоё лагийн хүлээгэлсэн чи. Чан таа гих боксинг дасгалжуулагч энэ залуутай 2 жил үргэсэн л бач таарав. Манай хүн бол өөрөө Кунсэ гэх нэртэй 33 настай цагийн ажил хийж л амьдарч ирсэн нэг юм байна. Өөрийгөө бүр лаадгал хүн гэж бодоод байсан чинь бодсон шиг нь биш болохоор бүр итгэж өгөхгүй л байгаа. Дээрээс нь тэд үргэлтэй их нотлох нь ганцхан зураг болохоор яалчгүй л итгэхэд хэцүү. Гэхдээ одоо яа их өв сонголтгүй штэ. Гэр бүлчих хүмүүс байхгүй ингээд энэ залуутайгаа хамт явхоолоор аргагүй боллоо гэсэн үг. Энэ тэнгэрийн дор дагаж явах ганц үнэн энэ залуу. За тэгсэн сольж өмсүүлж байгаа хувцас ирж авж байгаа машин гэл хараад байгаарай. Тэгснээ гэрн бүр сөүлрүүч биш хөдөө орон нутагт байдаг гиндэ. Энхийг нь ажмаанараас ахуулаад эндээс таалагдж байгаа юм юу ч алга. Манай хүн харин явж ерөөсө хүнд дээрлэхүүлэхээр үл зантай юм байна өө тэгтээ. Энэ гуравтай бол үзэн шүүлж чинь. За тэгээд ийхүү эцэст нь гэртээ ирвэ. Гаднаасаа бол овоогой тухтай гимээр л байсан байна шүү. Гэхдээ ороод бол ердөөсөө бодсон шиг нь байсангүй. Тавилгууд нь ор хүнслийн даваанаас ахуулаад өөрийнх нь хувцас бүр хэрглэж ирсэн нүүрний тос будаг энтэр нь бүгд сэтгэлд нь огтоосоо нийцэхгүй байгаа. За тэгээд анх танилцсан түүхээ яриулахар боллоо доо. Тэгсэн манай залуугийн харуул анх ой төөрцөн явж байхад нь гинт гарч ирээл бах мэлхнээс аварж исэн гинэ. Тэр үед л шууд уралцаж үерхээл 2 жил болсон гэсэн чинь одоо бараг уурлаад байгаа юм шүү. Залуугийнхаар бол энэ эмэгтэй чи өвхтлийн араас нь гүйж байгаа л үргэсэн гэж штэ.
За залуу маань түр нэг тийш гарчаад ирийгээл ажил дээрээ ирж байгаа л болтой. Нэг боксing заал байна. Манай хүн чинь коуч гэсэн штэ. Тэр нь бол үнэ. За тэгсэн энэ нэг ах нь харин тэгдэг байгаа. Өнөө эмхтэйдээ мэддэгдэж баригдаагүй үзэл гэж шүү. Тэгэхээр яалчгүй с ิจ глээд нэг л би санагдаад байсан нь үнэн байжээ. Ийхүү 3-7 хоногийн өмнөх үйл явдал гарч байна. Бүр амар кул эмхтэй уунж мунсан машин шинж юу вэ? Үнэхээр өндөр зэрэглэлийн прокурор хүн байсан юм байна штэ. Найз залуутайгаа хамт ажилладаг ба голцоо улс төрчдийн хээл ахуул эмтрийн эсрэгэл мундаг ажилладаг нэгэн байж. Энэ удаа ч гэсэн нэгэн улс төрч мафийн толгойлогчтой хамтраад нэг хорс идэдээс нь мэдсэн баримтжуулах гал явж байсан энэ аахгүй юу? Тэгсэн тэр дорол баригдчих юм аа. Яаж жахад бусад бүх хамтран ажиллагч нар нь хэдийнэ мөнгө аваад амаа хөдөлсөн. Манай өнөг чи араас нь ирж аврах хүнч байхгүй ганцаараа байна штэ. За тэгээд энгийн нэг хулгайнууд биш бүр нэлээд том маф нь ойлгомжтой. Юугүй ингээл тойрж бүсэлж аваад барьсан юм байна. Энэ үеэр харин Японоос яг манайх ирж таарж л тээ. Бас их кул ээ. Яалчгүй энгийн нэг тосгоны ахвал байгаагүй тод. Тэгээ ямар ажил хийдэг байсан бэ гэсэн чи харин гангстер гэж авсан. Энэ хүн чинь хамгийн ихтгэлт хүмүүсийн нэг байсан юм байна нөө аллаа ийсэн. Одоо харин энэ амьдралаа ардаа үлдээж өөр энгийн 50 амьдрал хүсээд байгаа. Тэгсэн босс нь энэ удаагийн ажлыг дуусгавал тэтгэвртэй гараа л гэж байна. Арай яг тэр эцсийнх нь ажил байна штэ. Нэгэн прокурорыг уул мөргөө алга болгоод устгаа цэвэрлээд өгөл гэсэн байна. За тэгээ эцсийнхээ ажлыг дуусгах гал ирсэн чинь нэг л танил царай байдгүй мө. Бүр яг манай хүний анхны хайр байх үед. Одоо тэгэхээр чинь юу ажил шууд паниктын байгаа сте. Тэгэхээр энэ удаагийн бичлэгтээ маань Pepsi FizzPoint Loyalty хөтөлбөр хамтран ажиллаж байна. Та Loyalty хөтөлбөрт оролцохын тулд FizzPoint аппликейшнээ татаад ингээ бүглэн доторх 8 оронтой кодыг аппликейшндээ бүртгүүлж оноо цуглуулan хүрдээ эргүүлэх боломжтой болохоос гадна бүглэн доторх кодоо өдөр бүр дараалан бүртгүүлвэл level 1-ээс level 4 хүртэл шат дахиж илүү том бэлэгтэй хүрдийг нээх боломжтой болно. Үүнд нь бүр Smart TV, iPhone 17, gaming laptop, 10 сая төгрөг зэрэг супер бэлгүүд ирэх багтж байгаа шүү. Мөн цуглуулсан оноогоо ашиглан Point Market гэснээс хүссэн бүтээгдэхүүнээ худалдан авах боломжтой. За тэгэхээр хамрах брэндүүд гэвэл та өдөрт Pepsi, 7up, Mountain Dew, Mirinda, Sting Energy Drink-үүдээс аль нэгийг уугаад бүртгүүлээд байхад болчихж байгаа. Үргэлжлэх хугацаа нь 9 сарыг дуустал таад маань яарвчлах нь байна штэ. За тэгээ бичлэгийн үдчийг гарч нэг Pepsi авъя да. Одоо харин энэ бичлэгийг үргэлжлүүлье. Pepsi Loyalty хөтөлбөр эхэллээ. Та бүгдийн доторх кодоо FizzPoint апд өдөр бүр бүртгүүлэн бүр дээр хүүлж шат дахих бүртээ илүү том, илүү супер бэлгүүдийн эзэн болоорой. Хөтөлбөрт Pepsi-гийн бүх бүтээгдэхүүн хамрагдана. Pepsi илүүд тэмүүл. Ямар ч тач миний сүүлийн ажил болохоор би ганцаараа аргалаад цэвэрхэн дуусгах гэж хөдлөөл энэ ахруу залгасан байгаа. Ингээ энэ хоёр уулзаад прокурор эмэгтэйг аюулгүй авч үлдээд харин унж явсан машинтай тэр чигээр нь ямар ч уул мөр үлдээхгүй шатаагаад алсан болж харагдахаар л сетап бэлтжлээ. Үүнд нь харин босс нь итгэсэн болов. Ямар ч тач тооцоолоогүй нэг зүйл нь хөдөө орон нутгийн эмнэлэг зэрэгтээ өнөөх нь ой санамжаа алдсан байжээ. Өөртөө туслах ямар ч боломжгүй шүү дээ тэгэхээр. Тэгэхээр энэ нөхцөл байдал туслахаас өөр аргагүй л болсон тэр байж. Ямар ч тач ой санамж нь ороод ирвэл гадагшин цогтаалах төлөвлөгөөтэй байгаа байхгүй юу? Тэр хүртэл найз залуу болоод жүжиглээд байж ахаар л болж л дээ. Өнөөх нь энэ бүр стил шокростой. Үгүй аргагүй. Энэ гэрийг нь булан тохоогоос авахуулаад таалагдж байгаа халбах сэрээч энэ гэрт байхгүй юмч. За тэгээд таг гэртээ ирсэн чинь ахаал итгэхгүй эргэлзэж баахан асуулт шалгалт болж байгаа. Ингэх явцдаа 2 жил үерхсэн юм чинь ингээд үзээлгэн. Тэгсэн чинь шууд л паниктж байгаа юм чинь 2 жил үерхсэн хүмүүс чинь өмсөлцөг битгийх л юм болно штэ уг нь. Тэ бүр улаан цагаан ичингүүрээд байна өө. Үнсээ бол үнэн сэргэлэн за. За тэгээд тэрүүхэндээ ой санамжи ирээгүй болохоор үнсэлцгэд эвгүй нэдэргэж аал аргалчлаа. Яг үндэ нүүр мөр нь улаагаад сандраал өгөх гэж байгаа шүү дээ. Яаж жагаад өнөө анх танилцсан түүх мөхөө хүртэл энэ ахынхаа их нэртэйгээ танилцсан түүхийг аваачаал ашигласан байна шүү дээ. Мэлхинээс хамгаалсан байхдаа яах вэ? Ядахта тэрийг нь могоо энтруулахаас сольчихно байгаа да. Айгуу. За энэ царай өнгөрсөн түүх гарч байна. Манай та өмнө нь тамирчин байсан ба энэ ах харин дасгалжуулагч нь байсан байж. Тухайн хэсэггүй үед нь хөөхөн ирж дэмжиж мэмжээд байдаг байсан охин нь энэсээ байжээ. Тэрнээс хойш уулзаагүй байжгаад хамгийн сүүлд 8 жилийн өмнө л уулзсан баш таарав. Тэр үед ах голцоо Японд үйл ажиллагаагаа явуулдаг гэсэн багхгүй юу? Тухайн үеийнх нь л үйл явдал гарч ийн. Эндээ татвар татаас гээл яг юу ч идэг байсан гангстер юм шиг олигтой байгаагүй л ах.
Ямар ч тач дүүнрээ хоолунд идгэж явуулаад ганцаараа явж байхад нь араас нь зэвсэг ирсэн хүмүүс дагаж явууг нь үнсээ хараа таарчжээ. За тэгээ хид хідэн машинаар 20-30 якуза хариугаа авна гэж хөөгд ирдгүү мө. Зодтолд цаг бяраа өрөөд явах ийм олон хүмүүсээс ч угаасаа шууд зогтсон штэ. Нилээн зугтаж харин яг булан шахагдаал алуулхан тод болол ирсэн чинь яг тэр үед л үнсээ гарч ир саадуулан аваад зогтсон байгаа. Төрөөхөн өнгөрч байхад нь солонгосоор ярихын сонсцсон болохоор солонгос хүн байна гэдгийг мэдсэн байж. Өөрөө болохоор оюутан бөгөөд амралтаараа аялж явсан л ингэж таарчээ. Манай Тэа уг нь хараа шууд жоохондоо танилуд байснаа санаад байгаа байхгүй юу? Энэ л харин санахгүй байгаа. Хөрхий бас юу болол гэрэлтэй гэгээтэй амьдралын сүрэл гангстер болсон юм дэ. Би байна гэж өөрийгөө хэлж чадахгүй л байна. Яаж хэлэх вэ угаасаа. За тэгээд нилээн холдсон буцаад явах гэсэн чинь мотоцикл нь бензингүй болчихжээ. Ингээ өөрхий шарах мархан дээрээ лент нь алгуулаад яж байгаа сакура макура унаа бүр үнэн романтик хөөрхөн байна. Тэгснэ хэсэг арх уу сууж муугаал тэр хүндээ их дотносон. Энэ үед л өөрийнх нь талаар хим ярьж өгсөн байна штэ. Төрсөн нэр нь Кунсэ боловч Куж юун гэх нэрээр амьдардаг. Асрамжийн газар өссөн болон дуртай хоол молоо хүртэл хэлсэн байгаа. Энэ үед л хамт агуулсан зураг нь тэр байжээ. За тэгээд далайн хэрэг дээр амьдралаа уудлан ярьсаар үүр цайж ийхүү салах цаг боллоо зөө. Би биедээ учруу татагдал байгаа аахгүй юу гэнэ. Үнсээ бүр өөрөө солонгост очиод холбоотой байж болох уу гэж төрүүлээ асуусан ч тухайн үед залуу маань мафийн гишүүн байсан болохоор баяртай гэж хэлгээс өөр зүйл хэлж чадаагүй юм байна. Ийхүү дотроо ахаад уулзсан ерөөл тавиал салсан байгаамаа хөрхий. Бараг энэ явлаас болоод л энэ амьдралаа орхихыг хүсэх болсон л автаа. За тэгээ ер нь ингэ бодохоор одоо яг энэ нөхцөл байдалд ирсэн хөв тавилан гэмээр л байгаа сте. Яг хав тухайн үеишгээ манай хүнийг хараа таалж байгаа биш хараа огт тоохгүй л байгаа болохоос энэ өсний тасалтаас нь болоод байгаа муу л гэж гайхсан шиг. Нөгөөх нь энд эргэлзээний дундаа галзуурах шахсан амтан байна. Яагаад 2 жил үргэсэн найз залуу маань гिचээд үнсэлцэд сандраад байгаа юм бол айгуул намайг хулгайлж ирсэн юм шүү байгаа. Би ч баян айлын өв залхамжлагч юм биш үү өндөр гээл мянган бодол дундаа эргэлзээр л унтлаа да. Өглөө нь болоход хийгээ тавьсан хоолны хүртэл сэргэлэл идээгүй байгаамаа. Тэгвэл гадуур яваад чамаагүй хоол идгээл мөнгө үлдээчээд нэг тишээ яваад ирэх ажилтаа болохоор ганцаарагч үлдээх эвгүй байна. Нэг хүн дуудсан байгаа шүү гээл явчлаа. Тэр нь өнөө дасгалжуулагчийн ихнэрээ. Манай хүнийг дагуулаад одоо хотоор зугаалах юм байлгүй. Залуу маань харин босс төр ирээл амхандаа салхиос хийгээл байгаа. Харин босс нь тэгтээ амархан тавьж явуулахгүй шинжтэй. Ёстой одоо юу болт юм байгаа. За тэгээ анаа болохоор үнсээд тосгоныг танилцуулж байгаа л гэртээ авчраа сайхан хоол эзгээгээл сууж байна. Манай хүн яалчгүй лакшери амьдралтай байсан болохоор энэ бүр ингээл хоол идэл сууж байгаа нь ерөөсөө наалтахгүй байгаа. Хэдий өмнөх амьдралаас санахгүй байгаа ч гэсэн өөрийнхөө тестийг бол гадарлаа л байгаа шүү дээ. За тийм болохоор энэ тосгоны хамгийн сайн тариг толгойн имлэг хаанаад ингэж асууж аваад гарлаа. Ингээ явж исэн чинь гинт бороо ороод нэг дэлгүүрээс зоонтог аваад гарсан чинь нэх өлөн залуу тэр хүртэл явах бол хамт явчих идэргээл лай болоод байх юм. Яаж байгаа тэгээ хамт явсан чи бүр гай болох юм аа. Ингээ айгүй зовцсон явж имлэгтээ орж ирсэн чинь харин өнөө бүтлгүй баачгаа чи энэ имлэгийнхэн захирал хэмжээдэг байгаа. За тэгээд тархиа үзүүлмээр байна. Ой санамжаа буцааж олж амаар байна гэсэн чинь өнөмлөх энтерг бол бүртгэл хийж чадахгүй имчилгээ хийхгүй штэ. Тэгэхээр асраа хамгаалагч найз залуу малгай авчраад үзүүлээ л гэж байна. Угаасаа өөр арга байхгүй. Харин явж найз залуугийнхаа нэрийг хэлсэн чинь энэ эмчин найз залуутай 10 жилдээ нэг ангич байсан юм уу нэг сургууль байсан гинэ. За харин өмнө нь найз залуу гэж байсан нэг зөвүүн царайтай багийн үнсийг хайгаад байна. Яг найз охин идэр гэсэндээ ч биш зөвхөн өөр шалтгаан тайл юм шиг байгаа. Ямар ч тааш 30 гаруй насны биеийн байцаалтгүй эмэгтэйг харсан идэргээл нэг газараас мэдээлэл аваад тийш нь явж байгаа болтой. Нөгөө талд манай хүн бүр аргаа бараал эндхийн үзэж хардаг ажмаа дээр ирэхэр болжээ. Тэгсэн тэр нь өнөө бифтэй 3 байдгүй мүү. За тэгэл ороод үзүүлж харууллаа. Ёстой үнний юм уу удлаа юм уу мэдэхгүй олигтой юм хэлдэггүй. Улаан цагаан хинж тагаа хэлчихээр юмуд хэлээл онцом өртөөсөө хэлсэнгүү. Зүгээр би ч гэсэн хараад 30 орчим настай эмэгтэй хүн байна гэж хэлчихэж штэ. Тэ бүр стресстэй л олигтой юм хэлж чадахгүй бол мөнгө энэ өгч чадахгүй. Явлаа гэл энүүхэндээ хэрэлдээ зодлох дээрээ тулаад бөө юм боллоо. Тосгоноор нэг хүмүүс ирсэн мань хоёрын хэрүүлийг сонсч итэр. Яг энэ үеэр л цай маань ирж хүмүүсийн өмнө уушлал гуйгаал аваад явж байгаа. Өмнөөс нь уушлал гуйчгаар чинь шууд уурлаа штэ. Өөрөх нь буруу байсан гэдэг хүлээн зөвшөөрч байгаа юм чи. За тэгээ уур амьсгал их тааруу гэрлүүгээ буцаал явж гинэ. Үнсээ бүр энэ л миний найз залуу биш гэж үзэж хардаг хүнд үзэж харуултлаа л итгэхгүй болохоор хин хинд нь яаж өлегтэй байх вэ? Ингээ алхаж байтал сандаал нь хүртэл тасарчих юм аа бүр бүтэж байгаа юм алга. Тэгээ нэг нь үлдэж хүлээгээд нөгөө нь гэрээсээ гутал авчихаар л явлаа да. Өөрүүлэхгүй идэргээл зүтгэсээр байгаа л үлдчихэж байгаа байхгүй юу? За тэгсэн яг нөгөө хуурамч найз залуунаас энэнгээр эргэлээд байна шүү.
Манай хүнж хүлээ сууж байгаа л зөөрөн мүлээл нэг мэдсэн нам унтчих. Тэгэл зүвдэлж ийн л да. Зүудэн дээр нь юу болсон гэж бүгдийг зурвас хийгээл хархан тэр. Өнөө мафийн босс түүнийг яаж тамал зовоосныг хальт санаал өөлгөн холгуул сэрлээ хөөрхөө. Одоо өстө тэсэж тээж байсан тэр их нулимсууд нь бөмбөрөөл асгарч байгаа нь. Аргагүй штэ бодод үстэй. Гинтл унтаас ирсэн чинь санаж байгаа зүйл нэгч байхгүй. Гэр бүл, аав ээж, ах эгч гэх хүн байхгүй, холбогдох найзууд байхгүй. Найз залуу гэдэг байгаа хүн нь найз залуу шиг санагдахгүй юу? Тэглээгээд хийж чадах зүйл юу ч байхгүй. Учир нь мөнгө байхгүй. Өөрөө очих газарч байхгүй. За ингэсэн чинь л харин манай залуу арай өөр болж байна. Анхаараа шууд дурлсан гэдэг үннээ хэлж, анх харсан цагаасаа л хойш дурлж тэр үеэс л хайсаар ирсэн. Тийм л их түн сэтгэлтэй. Чаддаг юм бол чамайг энэ нөхцөлд оруулсан хүмүүсийг бүгдийг нь алмаар. Амьдралдаа анх удаа дурлсан эмэгтэй минь чи болохоор би өөрийгөө илэрхийлж сайн чадахгүй байна. Уушлаарай гэсээр үнсэж байгаа нь. Амар үнсэлцээлсэн. Тэрүүгэндээ бас тэр нь халахвч ижээ. Хажууханд нь өнөө хуурамч найз залуу нь хайгаал ирснийг анзаарсан юм. Явын явтал нь үнсэлж байгаа шүү дээ. Тэгсэн саяхан амар уйлалсан хүн чинь зүв зүгээр болчихжээ ашгүй. Овоо дээрдэл ирж байгаа юм шүү. Гэртээ ирснээ бас дуртай хоолыг нь хийгээл тавьсан чинь бүр шаал өрүүлж байна. Хүснээрээ жин нэмсэн ч гэсэн хөөрхөнштэй гэсэн чинь мань үний хатан нуруу хуурах гал ирж гинөө яаж байна. Хурган харилцаан сайжраал ирлээ. Унтахтаа орыг доглоод байгаа юм шүү. За яадаг ч байсан эцсийн хүртэл бүх зүйлийг сэжиглэх хэрэгтэй л гэж дотроо бодсоор л унтлаа. Өнөө талд нь манай хүн бодолд автчих. Ямар тач үнсийг хайж байгаа хүн байгаа юм байна гэж санаа зовлгүй яах вэ? Найз залуунч биш хуурамч найз залуу гэсэн штэ. Гол нь яаж энэ газрыг олоод ирв. Тэгсэн бүр өчигдөр хайж ирсэн байгаамаа энэ хүртэл. Ер нь л айл болох хурдан ой санамжинд ирээд бүх зүйлийг тайлбарлаад зүгтгах хэрэгтэй гадаг шээ. Энэ зуур манай хүн айгүй сайхан унтаас ирж байна. Эндхийн амьдралдаа барыг дасаад байгаа юм шүү. Бас дээрээс нь саяхан хэрэлцэн ажимаа хүртэл ирээл учиргүй уучлахгүй гаалах юм. Юу лээ бас явж гоё яаштай ажимаа байсан байна штэ эдэргээл сэтгэл санаа бүр сайхан болчихж байгаа. Тэгсэн эннийх нь нар тээл уучлалгүйгээд өгөөж амжилангүйсэн байж. Сайн яриад үзвэл энэ ажимаач гэсэн хүн юм байна өө. За ямар тааш манай хоёр өглөө цайгаа уучаал эмнэлэг орох юм гин. Ой санамж нь хурдан ирээсэ гэсэндээ эмнэлэг дагуулаа явна гэсэн чинь бүр итгэж өгөхгүй байгаа юм шүү. Ингээл эмнэлэг дээр ирсэн чинь нэх найз ч гэжтэй. Яг зүгээр нэг анги ч юм уу нэг сургууль байх нь байсан байгаа. Тэгтээ нэх дотн харилцаа энтертэй байгаагүй харин ч бараг эсрэгээр атааргаж явдаг байсан л гэмээр. Тэгсэн тай маань ерөөсө муу мухай бодож санахгүй хоо ийм чадвартай найзтай байхын хэрэг ашигчин гараал ийм гоё байдаг юм уу? Найзтай тусалж аваад баярлалаа эдэргээл ямар ч эго өнтер байхгүй штэ. Өнөөх нь айгүй томрондоо гэж бодсон чи ингэний санаагүй л ах. За тэгээ ямар тач имчилгээ хийхээр л боллоо. Үүний дараа өөртөө сэтгэл дундуур байсан үнсийг гойш гоотхоор болвоо. Энийг ч өмсөж үзлээ хөөхөн. Тэрийг ч өмсөж үзлээ хөөхөн. Ерөөсөө юу ч өмсчүүл асуусан хөөхөн л гээд байх юм. Ялчгүй хөөхөн байгаалаа амиг ч одоо яалтай байлээ дээ. За тэгэл нүүрний будаг бүр уцтай шүртэл болоод авлаа. Нөгөө талд хуурамч найз залуу найз мэстэй уулзаад хайж явсаар л байна. Яг ямар ч учиртай хайгаад байгаа юм тий. За тэгсэн тэр прокурорыг хайгаад байгааг нь мэдсэн босс нь барайл авчиж шүү. Юу юугүй айлгаж сүрдүүлэл амар юм болж байна. Тэгсэн прокурорыг хайгаад байсан шалтгаан нь цагнаас гадна эдний хэл хавлыг илчлэх өөр нотлох баримтыг бичиж авсан зүйл ахиад бас байгаа гиндэ. Маргааш өглөө нь болоход нүүр амаа инстал гараад ирсэн чинь шууд зүрхээр явуулах нэ. Амар хөөрхөн болчих. За тэгээд сөүл явж үзэн мүзийгээл явахаар нь хэсэг саатуулж байгаа аятаа моцикл унал гэж шүү. Угаасаа моцикл унах дуртайг нь мэдчихэж байгаа юм чаа. Өнөөхөн бөөм баяр боллгүй яах вэ? Яг Сакура энтертэй үн таарад яасан ч гоё. Тэ моцикл унахаас гадна зураг авахуулах их дуртай байсан гинэ. Ингээ хэсэг зураг авч байснаа саялныг асуулаа. Надад сошиал медиа байхгүй мүү? Тим юм байгаагүй л гэж байна. За тэг гэрт нь хөрөөж өчөөл ажил дээрээ ирж байна. Тэр хооронд нь манай хүн гэртээ зурагт үзэл цаг үетэйгээ танилцж байгаа гэхүүдээ инстач нээсэн хоолны жормор хараал явж исэн чинь гинт өөрийнх нь зураг гараад ирдэг гинэ. Яалтчгүй өөрөө байгаа аахгүй юу? Найз л болтой хаяруу нь ороод үзсэн чинь бүр өөрийнх нь өөр зургууд байна. Эндээс л их эвгүй зүйлүүд гараад ирж байгаа. Нэр нь Ку Унсэ биш, Ку Живон гэсэн байх өгөөд дээрэс нь энэ зургууд дээр өмсөн хувцс цүнх идрэгэл нэг зүйлийг энэ гэрээс хайгаад олсонгүй гэж. Тэгэхэр чинь бүр үнэн сэвтэй өстэй. Ямар ч сайхан санагдаж бүх зүйлтэйгээ баг багаар эвлэрж байсан нь ингээл өвөө болж байна. Үнэхээр энэ болж буй зүйлсэд итгэж чадахгүй гараал гүйж байгаа нь.
Гүүж боксын зааланд нь ирсэн чинь Теаг өмнө нь бүр гангстер байсан гэдгийг санаандгүй сонсчихсон тэр. Сүйд боллоо очид дараагийн хэсэгт юу л гарч балардсан байгаа нэлээд л эвгүй болол ирлээ дээ. Энэ удаагийн бичлэг энэ өрөө дуусчин. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай. Pepsi Loyalty хөтөлбөр эхэллээ. Та бүгдийн доторх кодоо Feeds Point апд өдөр бүр бүртгүүлэн хурд эргүүлж шат дахих бүртээ илүү том, илүү супер билгүүдийн эзэн болоорой. Хөтөлбөрт Pepsi-гийн бүх бүтээгдэхүүн хамрагдана. Pepsi илүү тэмүүл.